Сайн бацхан уу залуучуудаа. Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд миний видеог анхааралтай үзэж байгаа та бүхэнд баярлалаа. 10-аад 12 минутын видео болно. Тэгээд би та бүхнийг уйдахгүй гэж найдаж байна. Тэгээ айгүй хэрэгтэй зүйлийг ярина гэж бодож байгаа. Намайг Отгонбаатарын Мөнхчин гэдэг залуус дүнэртэй хүргэх энэ нийгмийн талаар, энэ Монголын талаар, залуучуудын талаар надад санаа сэтгэл, бодол мөн хэлээхсэн зүйл айгүй их байдаг. Энэ бүхнээрээ нийтлэл бичээд блог гаргая гэж бодсноо залхуу хүрээд. Тэгээд хоёрдугаар тэгээ технологи хөгжсөн байхад заавал бичиж өөрийгөө ядраагаад явах уу, видео хийгээд дуу хоолойгоор залуустайгаа ярилцъя гэж бодлоо, санаа сэтгэлээ хуваалцъя гэж бодлоо. Ингээд энэ бол миний анхны видео. Нэгдүгээр тэгээ өөрийгөө сайн танилцуулсан зүг байх. Намайг Отгонбаатарын Мөнхчин гэдэг нийслэлийн гадаад талын гүнзгийрүүлсэн сургалтад 23 дугаар дүн сургуулийг төгссөн. Монгол улсын бахархалд иргэн, Монгол улсын иргэн байгаагаараа маш их бахархдаг. Монгол улсын иргэн болж төрснөөр өөрийгөө маш их азтай гэж боддог. Монгол цустаадаа өөрийгөө суут гэж боддог. Тэгээд өнгөрчтэй Монгол гэд бодхолоор Монгол гэж ярихаар би чи айгүй их өнгөрчтэй. За тэгээд одоогийн байдлаар Америк нэгдсэн улсын Портленд хотод коллежид сурж байгаа. Банкны систем. Тэгээд яванда улс төрөөр бас сурна гэж бодож байгаа. Тэгээд ер нь дипломат мэргэжилтэй мөн хөрөнгө оруулалтын чиглэлээр бас сурна гэж бодож байгаа. Тэгээд ийм нэг хүсэл мөрөөдөл дүүрэн залуу байна. Залуучуудтайгаа айгүй олон зүйлийн талаар ярина гэж боддог. Тэгээд өнөөдрийн хамгийн анхны ярих зүйл нь миний зүйл юу вэ гэхээр хүн болгон одоо бараг л ярьдаг үнцэрхэг үзэлгээл. Хүн болгон бараг антаа болгон яриг үнцэрхэг үзэл, эх оронч үзлийн талаар би ярих гэж бодсон юм аа. Тэгээд зарим нэг нь мэдэх, нэг нь мэдэх байх. Мэдэхгүй нэг нь тэгээд миний энэ ярих зүйлийг сонсоод жоохон эх оронч үнцэрхэг үзлийн талаар жоохон ч гэсэн мэдээлэлтэй болоод аваг. Ядаж миний санал бодлыг сонсоод аваг. За тэгэхэд мэдэх нэг нь мэдэх байх. Мэдэхгүй нэг нь тэгээ мэдээд аваг. Намайг айгүй үнцэрхэг гэдгийг ер нь ихэнх нь мэдэн дээ. Тэгээ миний танил, миний найзууд намайг айгүй их мэдэн. Тэгээд ямар ч байсан зүрхэн талдаа эр хүнийхээ 100 зүүн мөрөн дээр ингээд Монгол гэдэг өргөжин бичгээрээ шивсэн. За тэгээд Чингисийн зургийг дандаа хоймортой залдаг. Өглөө болгон босоод би Чингис хаандаа залбирдаг. Чингис эцэгтэй би залбирдаг. Оройн унтахдаа би од ирэхэс. За тэгээд сайхан цэлмэг тэнгэр гарвал би мөнх хөх тэнгэртэй залбирдаг. Газар шороондоо залбирдаг. Би дандаа сууж байгаа газрынхаа чулууг нь би ерөөсөө хүнддэггүй. За тэгээд очсон газрынхаа шороог нь би дээдэлдэг. Тэр хэмжээгээр миний ажил үйлс их бүтэмжтэй байдаг. Бөөгийн шашин шүтдэг. Ийм нэгэн залуу байна. Тэгээд би эх оронч үзлийг эхлээд би эх орон гэдэг талаар яриа. Эх орон гэж юу вэ гэхлээр ердөөсөө л 5хан зүйл. Айгүй том зүйл бодод хэрэггүй. Ердөөсөө л 5хан зүйл. Нэгдүгээрт уул ус, газар шороо. Хоёрдугаарт ёс заншил. Гуравдугаарт хэл соёл. Дөрөвдүгээрт Монгол цус. 5-дугаарт Монгол хүнээ дээдлэх. За тэгэхээр эх орон гэдэг зүйл ингээл би 5хан юм зүйлээр тайлбарлчлаа шүү дээ. Тэгэхээр одоо эх оронч гэдэг хүн ямар хүн байх вэ гэхээр газар шороо уул усаа хайрладаг. Ёс заншлаа мэддэг, үүх түүхээ мэддэг, соёлоо мэддэг. Үүх түүх, ёс заншил, соёл уламжлалаа үр хүүхэдтэй өвлүүлэн үлдэх зорилготой, мөрөөдөлтэй, хүсэлтэй, тэмүүлэлтэй. За 3-дугаарт хэл соёлоо дээдэлдэг. Монгол бичгийн ядарч мэддэг. За та нарын ихэнх нь аагаас яа хүртэл яг дараалалаар нь мэдэхгүй. Тэгэхээр өөрөөсөө асууад үзье. Аагаас яа хүртэл би дараалалаар нь мэдэх үү? Монгол бичгээр би зөв уншиж чадах уу? Монгол хүн болго энийг сурах ёстой гэж миний хувьд боддог. Дөрөвдүгээрт Монгол цусаа хадгалах. Одоо шүү дээ. 2 сая хүмүүс бид нар миний бодлоор яагаад монголчууд 2 сая гэж нуушлаараа 3 сая. Яагаад монголчууд ийм цөөхүүлээ вэ гэхлээр миний бодлоор ховорхон цус, ховор ген, ховор заяадаг учраас бид нэр цөөхүүлээ. Америкт ярьдаг л да quantity over quality гэж. Чанар тоогоос илүү, тоо хэмжээнээс илүү чанар илүү гэж. Тэгэхээр монголчууд бид нар суут хүмүүс. Ийм учраас бид нар энэ цусаа хадгалах ёстой. Монголтойгоо гэрлээ. Охтуудаа, залуучуудаа. За 5-дугаарт Монгол хүнээ дээдлэх. Бид нар аль эрт дээр үеэсээ л нэгээ доош нь хийсэн арт түмэн юм байлээ. Тэгээ одоо ч гэсэн тийм л байна. Дээшээ гарч байгаа нэгнээ доошоо татах гэж хатаархдаг. Доор байгаа нэгнээ улам доошоо чих гэж оролддог. Ядарч яваа нэгэндээ тусалдахгүй.
бадарч яваа нэгнийхэн араас нь татдаг. Ийм л арт түмэн. Залуучууд бид нар өөр байх ёстой. Залуучууд бид нар нэг нэгэндээ туслах ёстой. Залуучууд бид нар нэг нэгийг дэмжих ёстой. Дэм дэмэндээ гэж монголчууд минь хэвтэй байвал хүчтэй гэж тийм ээ. Тэгэхээр ердөөсөө энэ 5 зүйлийг дээдлдэг бүрдүүлдэг хүн бол эх оронч, үндсэрхэг, үндэсний үзэлтэй хүн байх нь. Миний хувьд болохоор би өөрийгөө энэ 5 зүйлийг надад байдаг гэж боддог. Эх оронч үзэлтэй хүн гэж би өөрийгөө боддог. Миний гол зорилго юу вэ гэхээр би Америкт одоо хурдан сургуулаа төгсөөд Монголд очих. За тэгээд би Монголд очиод ингээд ерөн монголч хаач би байгаль дэлхийд ингээд амраад явж байхдаа ч юм уу би ерөөсөө хог хайдаггүй. Би хогоон дандаа өөрөө аваа явдаг. Гудамж талбад явж байхдаа ч гэсэн би хог хайдаггүй. Би хогоо дандаа хогийн савнд хайдаг. За миний одоо бүр яг одоо цус махан шингэсэн зүйл гэх юм бол би хизээч ямар ч албан тушаал хүрсэн би байг Монгол газраа худалдахгүй. Би тийм л бодолтой байдаг. Хоёрдугаарт ёс заншлаа би айгүй дээдэлдэг те. Би өвгтөн би настай хүмүүсийг хүндэлдэг. Би залуучуудыгаа бас хүндэлдэг. Би хүмүүсийг хүндэлдэг. Үүх түүхээ би арай өстө хүннүүгийн үеэс өдийг хүртэл мэднэ. Үүх түүхээ мэддэг байхад бардан байт юм дөө. Үүх түүхээ мэддэг байхад гадаадд нүүр улаадаг. Би одоо ямар нэгэн ихтгэл тавих хэрэгтэй бол би Монголынхаа талаар тавина. Би ямар нэг эссе бичих хэрэгтэй гэвэл би Монголынхаа талаар бичнэ. Төрөл төрлөөс нь авал бичнэ шүү дээ. Гэхдээ би одоо нэг process essay гэдэг одоо үе шаттай эссе бичгээд би бууз яаж хийх үе шатыг би хүмүүст зааж тайлбарлаж өгсөн айгүй сонирхолтой байсан. Тэгэхээр би ёс заншлаа би бол дээдэлдэг үүх түүхээ мэддэг. За дөрөвдүгээрт би бол Монгол цусан хадгалах гэдэг төр үнэхээр хатуу байр суурьтай байдаг. Би хатан заяад Монголынхон бүсгүүтэй гэрлэж би хаан заяад хүү төрүүлнэ, би хатан заяад охин төрүүлнэ гэж би боддог. Залуучууд та бүхний ч гэсэн би тийм байгаасаа гэж хүсэж байна. 5 дугаарт монгол хүнээ дээдлэх. Би эсвэл хүнд зөндөө тусалж явсан да тэгээд мэдэх нэг нь мэдэх байх. Монгол хүндээ би айгүй их тусалж явах хэрэгтэй. Залуучууд бид нар нэг нэгийг дэмжих хэрэгтэй гэж боддог. Нэг нэгийг ашиглах биш ээ. Бид нар айгүй нэг нэгийг ашигладаг. Бид нар айгүй мөнгөн дээр болж найзалдаг. Тийм ерөөсөө байж болохгүй. Нэг нэгийг дэмжих хэрэгтэй. Ерөөсөө л нэг нэгэндээ туслах. За тэгээд энэ 5 зүйлийг бүрдүүлсэн байхад эх оронч, үндсэрхэг үзэлтэй хүн гэж миний хувьд боддог. Би тиймэрхүү хүмүүсийг хүндэлдэг, дээдэлдэг. Тэгэл заавал эх оронч бай гэхэлэр би та нарыг заавал энэ дээрээ шивээс хийлгэгээгүй л дээ. Эх оронч бай гэхэлэр заавал очил хужаа нартай зодтолтой дээ гэсэн үг биш. Эх оронч бай гэд үнсэрхэг бай гэж цээжэд хэлдээл. Монгол гэл ингээл ах нь биш л дээ. Гэтэ Монгол гэл ингээл байж ах нь бас зөв гоё. Би бас ингээл хаяа ингээ Монгол кино тий нөгөө нэг түүхэн кино минь үзэхэр ингээл бүр цус хөөрөөл. Айгуу гоё болтой. Би одоо ингээл жимэнд явбал воркаут хийхдээ дандаа нэг алтан ургийн гой морин хууртай ийм аялалгуу сонсгоор ингээл надад улам хүч ороод бүр улам хүндийг өргөмөр санагдал. Ингэж л явдаг. Тэгэхээр миний цуснд бүр цаанаасаа ийм зүйл байна. Тэгэхээр танд юу вэ? Бодоод үзээрэй. Та Монголоо хэр хайрлаж байна? Монголоо хэр санаж байна? Магадгүй би гадаад байгаа болохоор улам илүү Монголоо санаад хайрлаад биш магадгүй. Гэхдээ та яаж байна? Өөрийгөө бодоод үзээрэй. Танд энэ 5 зүйл байна уу? Ядаж бодоод үзээрэй. За тэгээд айгүй олон хүмүүсээс надаас их асуудаг да. Эх орон гэж юу вэ? Эх орон хаанаас эхлэх вэ гэж. Би эх орон хаанаас эхлэх вэ гэдгийг би ерөөсөө л эх орон гэр бүлээс эхэлнэ гэж тайлбарладаг. Яагаад гэр бүлээс эхлэх вэ гэхээр хүн төрөхдөө хамгийн анхны хүний одоо дасан зогсож байгаа амьдарч байгаа орчин бол гэр бүл нь байдаг. Тэгээд дараа нь том болохоор нийгэмшээд уулс газар шороо одоо эх оронтойгоо танилцдаг. Тэгээд гэр бүл миний гэр бүл надад үнцэрхэг үзлийг төлөвшүүлж өгсөн. Миний багш надад үнцэрхэг үзлийг зааж сургаж төлөвшүүлж өгсөн. Миний аав надад энэ бүхнийг бас өвлүүлж үлдээсэн. Миний өвөө тий. Тэгэхээр энэ хүмүүс надад энэ үзлийг төлөвшүүлж байгаа учраас энэ хүмүүс миний эх орон байх ёстой. Нэгдүгээр эх орон байх ёстой. Би энэ хүмүүсийг хайрлаж иж би эх орноо өөрийнхөө Монгол улсаа би хайрлах ёстой гэж боддог. За тэгээд би 10 жилээ төгсөөд айгүй тийм зориггүй ингээл шоудаа л явж идэв хүүхдүүдлээ. Тэгэл за шоудаа ч гэжээ зүгээр л яг ингээл гадуур дотор ингээл зүгээр имэйл явждаг байлаа. Юу болохоо ямар хүн болохоо мэддэггүй. Тэгээд миний ээж надад миний зорилгыг мөрөөдлийг тодорхойлж өгсөн.
Тодорхойлж өгөх гэхээр миний ээж чи ийм мэрэгчлээ бол гэж надад ерөөсөө зааж өгөөгүй л дээ. Миний ээж намайг өсгөх гэж айгүй хүнд хүчээр даваа гихт авч гарсан. Тийм учраас би ээжийг би сургууль төгсөө гарахад миний ээж ямар ч хүнд хүчээр зүйл хийхгүй зүгээр л дэлхийгээр аялдаг хүн болно гэж би өөртөө зорилго мөрөөдөл амлалт тавьсан. Тэгэхээр намайг сургууль төгсөөл гарахаар миний ээж зүгээр л дэлхийгээр аялж идэг л хүн болно. Тэгэл ийм сайхан ганган эмгэн ингээд явчих гэсэн үг шүү дээ. Тийм болохын төлөө би өөрөө ямар болох ёстой вэ гэдгээ би бодож эхэлсэн. Үүгээр миний зорилго мөрөөдөл надад бий болсон. Үүгээр би их орондоо хэрэгтэй хүн болъё гэдгээ би шийдсэн, зорьсон. Түүгээрээч би Монголд өнөөдөр дутагдaltaй байгаа банкны системээр сурч байна. Мөн Америкийн улс төрийн системийг бас сурч байна. Энэ зүйлийг магадгүй Монголд очиод хэрэгжүүлж чадах байх, чадахгүй ч магадгүй. Гэхдээ надад зүрх сэтгэл нь бий болгосон. Тэгэхээр эх орон гэж юу вэ гэхээр ээжээс чинь эхлэн, эх орон гэж гэр бүлээс чинь эхлэн. Эх орон гэж юу вэ гэхээр өөртөө 5 зүйл. Уул ус, газар шороо, ёс заншил, хил соёл, Монгол цус, Монгол хүнээд идэх. Энэ 5-ыг бүрдүүлж чадвал атгшин гар шиг хүчтэй Монгол улс мандан баднарна гэдэгт би итгэж явдаг. За тэгээд эцэст нь залуучуудаа би нэг өөрийнхөө аягүй дуртай шүлгийг уншиж өгье гэж утсан юм аа. Цус усхахгүйгээр төр тогтдоггүй. Цуглаж нийлэхгүйгээр улс оршдоггүй. Үзэл санаагүйгээр нийгэм биелдэггүй. Үнцэрхэг үзэлгүйгээр Монгол хүн төрдөггүй. Сонсоход сониж гэлээ энэ үзлийг сонин телевизээс авдаггүй юм аа. Ойлгоход хэцүүч гэлээ энэ үзлийг Орос хятадаас угладаггүй юм бид. Харахад баригдахгүй энэ үзлийг хувийн дэдэд заадаггүй юм. Нийгэмд байдагч энэ үзлийг номон дээрээс уншдаггүй юм. Эх орон гэж цээжин болтсон эрхэм гишүүнт ч энэ үзэл байхгүй. Улс орон гэж худлаан орилсон увайгүй сэтгэлтэнд ч энэ үзэл байхгүй. Яг хийж бүтээх залуу сайхан насандаа яваа ядуу гэж голоод харь орныг зочхоод өтлөөд ядраад өвгөрөөд ирэхийн цагт үхэхтэн ясаа тавихаар энд ирэхсэд үнцэрхэг үзэл байхгүй. Харин тэр үнцэрхэг үзэл халах цус Монгол хүнд байдаг юм. Автобусны мөнгөгүй явлаач амьдрал цөхрөөгүй аавын хөвгүүдэд байдаг юм. Сонин номонд байдаггүй тэр үзэл чинь сүнсээр дамжиж өвөгдөөс бидэнд ирдэг юм. Сонсоод ойлгохгүй тэр үзэл чинь судсаар дамжиж бидэнд өвлөгддөг юм. Өрлөг түүх минь бидэнд энэ үзлийг өөрийн ирэхгүй сургадаг юм. Удам дамжсан энэ үзэл ухаан модолд төлөвшдөг юм. Уур хорсол өш хонцонгоор уушиг зүрхэнд шингэдэг юм. Унган нутаг газар шороогоор унтах нойронд зүүдлэгддэг юм. Хүний нутагт явхад хаа холоос бодогддог юм энэ үзэл. Бусдын эрхэн зовж явхад бие ухаан төлөвшдөг юм энэ үзэл. Модон шанив Чингис хаан, Чингүнжав чойном, Мантхай хатан Магсаржав, Манлайбаатар зориг. Миний Монголын зориг даавын хөвгүүдийн мах цусан шингэсэн үнцэрхэг үзэл. Үхсэн ч Монголын төлөө зүтгэх үнцэрхэг үзлийг өөртөө шингээж сүүлчийн амьсгалан эх орондоо өргөх санаа сэтгэл нь үнцэрхэг үзэлтэй хамт тодормой. Баярлалаа залуучуудаа. Тэгээ санаа бодлоо бүгдээрээ бичээд үлдээгээрэй. За баяртай.